Өдрийн мэнд хүргээ үзэх сонсогчдоо би өмгөөлөгч Болд Эрдэнэ байна. Та бүхэнд терминал 1 дэх хөтөлбөр хуулиргдсан болон ээлж дугаар хүргэж байгаад таатай байна. За өнөөдөр бид нийгмийн шударга ёс, төрийн үйл ажиллагаа, за хууль дээдлэх зарчимтай холбоотой нэгэн чухал сэдвийг хөндөх болно. За энэ бол авилгын гэмт хэргийн талаар. За авилга гэдэг бол зөвхөн мөнгө эд хөрөнгө өгч авалцах зүйл биш. За цаашлаад албан тушаалтан эрх мэдлээ уруулан ашиглах, за бусдад хууль бусаар давуу байдал олгох, за нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхолд ашиглах гэх мэтээр илэрдэг. За мөн иргэн хуулийн этгээдийн эрх зөрчигдөх, за төрийн байгууллагт иргэд олон нийт итгэхгүй байх зэрэг ноцтой сөрөг нөлөөнүүдийг авчирдаг ийм зүйл байгаа. За Монгол улсын эрэг хуулиар ямар гэмт хэрэгүүдийг авилгын гэмт хэрэг гэж хуульчлан зохицуулсан байдаг талаар ярилцах болно. За манай студид өнөөдрийн зочин Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Дашторч хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. Манай үзэх сонсогчдод зориулаад өөрийгөө нэг товч танилцуулаач. Өмгөөлийн салбарт одоо хэд дэх жилдээ ажиллаж байна. За аль салбар эрх зүгээр мэрэгшиж ажиллаж байгаа вэ гэх мэтчлэнгээр. За баярлалаа. За намайг Балчингийн Дашторч гэдэг. За Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч. За өмгөөлөгчөөр өнөөдөр 16 дахь жилдээ ажиллаж байна. За салбар эрх зүйн хувьд бол эрүүгийн эрх зүгээр дагнаад эрүүгийн хэрэгт голчлон өмгөөлийн үйл ажиллагаа явуулж байна. За ойлголоо. Өнөөдөр та бүхэн болохоор авилгын гэмт хэргийн талаар, за авилгын гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын талаар ярилцсан. Та манай үзэг сонсогчдод зориулаад авилга гэж юу нь юу хэлж байгаа вэ гэдгийг нэг энгийнээр тайлбарлаад өгөөч. За өнөөдөр яг зүгээр авилгын тухай ойлголт бол за сошиал болон олон нийтийн мэдээллийн хэрэгслэр одоо маш ихээр л төгөөмөл явсан нэр томьёо. За ялангуяа улс төрчтэй холбоотой асуудал орч гэдэг юм уу, энэтэй холбоотой мэдээллийн хэрэгслүүд бол хүн болгон л юу авилга гэж юу вэ гэдгийг мэддэг. За тэгэхээр энгийнээр хэлэх юм бол төрийн албан хаагч, албан тушаалтан, за хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байх нөхцөл байдлын хүрээнд гарч байгаа түүний үр дагаврыг л одоо авилга гэж хэлж байгаа. За мэдээж авилга гэдэг нь бол мэдээж нөгөөгч авах асуудалтай, нэг л нөгөөгч нөгөө талд нь авахчийн асуудлууд бас яригдана. За та бас нөгөө танилцуулах юмдаа бол хэлчих шиг боллоо. Юу гэхээр өнөөдөр Монгол улсад эрүүгийн хуулиар ер нь 13 төрлийг албан тушаалын хэрэгтэй холбогдуулан одоо эрүүгийн хуульд гэмтрийн шинж болгон оруулж, за түүгээрээ одоо тухайн авилгын үйлчлэл гэмтрийг үйлцэн хүмүүст одоо хуулийн хариуцлага хүлээлгдэг ийм тогтолцоо өнөөдөр хэрэгжиж байна. За ойлголоо, баярлалаа. Миний дараагийн асуулт болохоор авилгын гэмт хэрэг зөвхөн төрийн албан хаагчтай холбоотой байдгүй. Одоо иргэд олон нийтийн нийтлэг нэг ойлголт нь бол төрийн албан хаагчлалын төрлийн гэмт хэрэгээр ял шийтгэл оногдуулдаг. За энэ гэмт хэргийн ард төрийн албан хаагч байдгаа гэж ойлгоод байгаа. Тань дээр нэг байр суурь. За яг нь нийгэмд түгээмэл байгаа зүйл нь мэдээж төрийн албан хаагчтай холбоотой мэдээж авилгын гэмт хэргийн өөрийнх нь зохицуулалтууд явж байна. За нөгөө талаас бас хувинтай холбоотой асуудлууд гардаг. За энийг иргэд бас төдийлөн нэгдүгээрт мэддэггүй. За юу гэхээр сая эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоо 22-13 дээр хавхал авах гэдэг гэмт хэрэг орсон байж байгаа. Тэр нь болохоор заавал төрийн албан хаагч байхгүй, мөнгийн иргэн, за хуулийн этгээдийн одоо ажилтнууд тийм ээ одоо ахвал авсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг ийм тогтолцоо хуулиараа одоо мөрдөгдөд ирж байна. За нөгөө нэг талаасаа юу гэхээр иргэд одоо нэг төдийлөн мэддэггүй. За ялангуяа зөв өмгөөлөгч нарт тохиолддог зүйл нь юу гэхээр иргэнд орж гэдэг хүн за төрийн албан хаагчийг одоо гуйгаад байдаг юм уу, эсвэл өөртөө давуу байдал олгуулахын тулд албаныхын чиг үүргийг одоо хууль тогтоомжийг зөрчин өөртөө шийдвэр гаргуулсан, эсвэл хэрэгжих ёстой зүйлийг хэрэгжүүлээгүй тохиолдолд тэр хүнийг одоо бас мөн эрүүгийн хуульд зааснаар хамжигчаар одоо тэр хүний өөрийнх нь одоо ялалж байгаа эрүүгийн хуулийн тэр 22-ийн 1 буюу давуу байдал олгох гэдэг зүйлчлэлээр нь хамжсан байдал хамжигч гэдэг байдлаар одоо бас хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа. Одоо өнөөдөр бас практик тогтолцоо явцсан ийм ойлголтууд байна. За гэтэл энгийн иргэдүүд би ч одоо албан тушаалтан биш байж
ийм албаны эрх нөлөө эдэлдэггүй байж яагаад ингэж ийм өндөр хуулийн хариуцлага хүлээх шалтгаан нөхцөл байдал болвоо гэдэг ийм асуудал үүсдэгтэй. Энэ нь одоо яг таны хэлдгээр одоо тухайн энгийн иргэнч бас одоо тухайн алтан тушаалтантай одоо давуу байдал үүсгэх үйлдэлийнхаа арга хэлбэрээр олдсон байдлаараа хамаарат бас тухайн зүйлчлэлээр бас эрүүг хариуцлага хүлээдэг тогтолцоо байна гэдгийг бас нэгдүгээр мэдэх хэрэгтэй. За нөгөө нэг талаасаа юу гэхээр бас одоо энгийн иргэдүүд бас сайн мэдж байгаа зүйл нь юу вэ? Хавал өгөгч те. Хавал өгөгч өссөн нөхцөл байдал бас манайд хуулийн хариуцлага хүлээдэг тогтолцоо байна гэж. Тэгэхээр энэ ганц одоо алтан тушаалтнуудад холбоотой зүйл анги одоо биш ээ гэдгийг бас иргэд бас сайн ойлгох хэрэгтэй гэж хэлдэг. За баярлалаа. Авилгын гэмт хэрэг өөрөө ер нь хэр аюултай гэмт хэрэг байдаг юм бол за сүүлийн үед хууль тогтоогчийн зүгээс за миний анзаарснаар хууль тогтоогчийн зүгээс энэ төрлийн гэмт хэрэг дээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх за хуулийн бод хэрэгжилтэн дээр бас за энэ төрлийн гэмт хэрэг дээр яш шийтгэл өндөр оногдуулах байр суурьуд байх шиг байгаа юм. За нөгөө түүгээр манай зарим иргэн хуулийн этгээдүүд одоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэн хуулийн этгээдүүд бол за би хэнийг ч хохироогоогүй штэ. Энд одоо хин нэгэн хохироогүй штэ гэдэг байдлаар асуудалд хандах тохиолдлууд байдаг л да. Тийм учраас одоо миний танаас асуух гэдэг асуулт бол ер нь авилгалын гэмт хэрэг хэр аюултай юм? Нийгэмдээ, за иргэндээ, за төрийн албан хаагчдаач гэдэг юм уу? Энэ дээр нэг хуульчийн хувьд байр суурь илэрхийлж. За би бас яг зүгээр аль болохоор хуулийн нэр томьёоноос татгалзаад энгийн байдлаар ер нь ярилцъя гэж бодож байгаа шүү гэдгийг бас нэг тодруулаад хэлчихье. Мэдээж нийгэмд аюултай, нийгмийн аюулын хэмжээ өндөр. За энэ нь ингээд нөгөө шууд хүний нүдэнд одоо гэмтрэг үйлдэгдэнгүүтээ шууд хүний нүдэн дээр харагдахгүй материал гэмтрэгийн шинжтэй биш л дээ. Жишээ нь хулгайн гэмтрэг болвол шууд үр дагавар нь гардаг тийм ээ. За одоо хүний хүн алах гэмтрэг буюу хүнийг алах гэмтрэгүүд бол хүнд гэмтлүүлэх гэмтрэгүүд бол шууд л үр дагавар нь гардаг. Ингээд нүдэн дээр харагддаг нийгэмд аюултай байна харагдана. За авилгын гэмтргийн өөрийнх нь аюултай зүйл нь юу гэхээр эхний хэлбэрт далд хэлбэртэй байна тийм ээ. Нийгэмд аюултай нөхцөл байдал нь далд хэлбэртэй байна. Үр дагавар шууд эдгээр гарахгүй ч гэсэн нийгэмдээ үр дагавраараа бий болж дараа нь илэрч гарч ирж байгаа. Тухайлбал хин нэгний боломжийг хууль тогтоомжоос давуулан өөртөө юм уу бусдад олгочж байгаа үйлдэл байгаа байхгүй. Тэгэхээр иргэн батад юм уу эсвэл эрдэнэт ч юм уу тэр үр дагавар нь дараа нь гарна. Зөвөр энгийнээр бүр хэлэх юм бол за зам тавьсан компани зам тавьсан компани чанаргүй гүйцэтгээд нөгөөтхөө одоо даваа байдал олгуулад өгчлөө гэх юм бол үр дагаврын хэн үрхөө замын өдрөлтөй холбоотой үр дагавар энгийн иргэд үлснэ нийгэм үлснэ нийгэм тийм ээ түүнтэй холбоотой хатаглал машин төртөл гэмтэл учрна үстэй тухайн замаар явж байгаа иргэдэд тэгэхээр нэг жишээ нь тэгэхээр яагаад нийгэмд аюултай гэдгийнх нь юу нь болохоор энэний үр дагаврыг бүр бүхэл нийгмээрээ ч хүлээх юутай болчихж байгаа байхгүй юу. Ийм учраас энэ авилгын гэмтрэг. За нөгөө нэг талаасаа таны сая хэлдэг зүйтэй тэр нь эрүүгийн хуулийн хууль тогтоомжуудад хэд хэдэн нэмэлт өөрчлөлтүүд орж 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжсэн хууль авилгалын бүлэг залтуудад хэд хэдэн өөрчлөлтүүд нэмэгдэж орсон юм байна. Тэгээ орсныг ингээ харахаар дандаа ялын байдлууд нь хөндрүүлсэн байдлаар ялын хугацааг хурцгалсан байдлаар за ингээд ирсэн юм байна. Тэгэхээр энэ нь бол бас нэг талаасаа бол нөө шийтгэлийн арга хэмжээ буюу нийгэмд үзүүлж байгаа одоо өр нөлөө хор уршигийнхаа үр дагавраар энэ чинь нөгөө ялынхаа бодлогыг төр хууль тогтоогч нар чангалаад ирсэн ийм л нөхцөл байдлуудтай байна л да. Өмнө нь бол 3 төрлийн сонгох санкцтай нэг бол торгодог, за нэг бол зорчих хэргийн хязгаарлалт, нэг бол хордог гэсэн 3 төрлийн санкцтай байсан хуулийн зохицуулалтууд нь ганц хорих болж хуурж байгаа байхгүй. Эн чинь өөрөө юу хэлээд байна вэ? Нийгэмд аюултай байгаад байна. Бусдын боломжийг хулгая гэдэг байна. Үүнээс үр дагавар чи өөрөө нөгөө нийгэмд гарч байгаа үр дагавар чи нөгөө ядуурл гээд ядуурлаас үүдэлтэй маш олон нийгмийн сөрөг үзэгдлүүд бий болохтол энэ нь өөрөө суураараа бий болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тухайн гэмтрэгийнхаа том жижигээс үл хамааран одоо энэ хуулийн хариуцлагууд маш хатуу цэрлэлтэй болсон шүү гэдэг хэлэнцэд. За ойлголоо, баярлалаа. Миний дараач асуулт болохоор за иргэд нэг ингэж яриад байдаг. Би нэг ажил хөөцөлдөжсэн чинь манай нэг таньдаг хүн ажилтдаг юм байлээ ч гэдэг юм уу. За эсвэл би ер нь танилаараа хөөцөлдөж шийдүүлсэн шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг мөнгө төгрөг бол өгсөн юм бол байхгүй. Миний таньдаг хүн байна лээ гэдэг. Ингээд энэ ажил төрөл бүтсэн гэж ярьдаг. Түрүүн та болохоор ер нь бол энэ төрлийн гэмт хэрэг дээр бол
иргэн бол хамжигчаар татагдах боломжтой, татагддаг талаар дурдсан. Тэгэхээр манай иргэдийн яриад байгаа энэ танил талаараа хөөцөлдүүлсэн, таньдаг хүн маань ажиллаж байсан гэдэг маань хуулийн зөрчил муу юм уу? За тухайлан одоо та бүхэн өнөөдөр ярилцж байгаа энэ гэмт хэрэгтэй хамааралтай юу? Ер нь бол за баярлалаа. Ер нь хууль дүрм журам ер нь яг гэж нийгэмд байдیں۔ Тэ. Төрийн албан хаагч яагаад ажилд орохдоо яагаад тангараг өргөдөг юм? Энэ тангарагын дотор бас их чухал үг өгүүлбэрүүд байдаг шүү дээ. Та одоо бас тодорхой байгууллагын юм уу одоо тангарагыг бас санаж байгаа бах. Мэдээж үнэнч байх тууш та хуулиар сахин биелүүлэх гэж тийм ээ. Тэгэхээр хуулиар одоо энэ авилгалын гэмтрийн гол онцлогч өөрөө нь хууль заасан эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байх нөхцөл байдал шүү дээ. Эсвэл давуу хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал шүү дээ. Тэгээ Монгол хүмүүсийн нэг энэ одоо Монгол хүмүүрт байдаг нэг зүйл нь тэр юу гэхээр танилын систем тий. Танил тал тодорхой ажиллагааг үйл ажиллагаа хөөцөлөхдөө хууль дүрм журмаараа хэрхэн яаж зохицуулагдсан юм бэ? Ямар баримт бүрдүүлэх вэ гэдэг зүйлийг хөөцөлдөхөөсөө илүү тэнд тийм таньдаг хүн байна уу гэд. Энэ өөрөө суурь нь болчиход байгаа байхгүй юу? Суурь нь болчиход байгаа. Тэгэхээр энэ танилын системээр асуудалд хандаад тэр нь түүнээс гарч байгаа үр дагавар чи өөрөө нийгэмд аюултай байх юм бол гэмт хэрэг болоо явчихж байгаа юм. Тэгэхээр танил талаараа асуудалд хандна гэдэг бол чинь за 10 хүн одоо очирлоод нэг асуудал дээр одоо бичиг хэмжээнд дараалалаараа очирлоо байж ирсэн. Тэнд миний таньдаг хүн байна гэж үзэхэд би тэр хүнээр 10 хүний очрын урдуур ороод тэнд 9 хүнд олгогдох боломж байсных нь би нэгийг авчил та. Тэгэхээр тэнд байгаа магадгүй тэр боломжийг авах хүний эрхийг л яаж ин танилын системээр бид нар одоо хулгай хийгээд хууль зөрчөөд авчиж байгаа. Эндээс хэн хохирчж байгаа юм? Тэнд нөгөө нэг юуныхаа дагуу яг стандарт хууль дүрмээр мөрдөөд ингээд цаг хугацаа зарцуулаад явж байгаа. Эргээ охирчж байгаа өстэй. Тэгэхээр нөгөө боломж нь юу? Танилын систем ч өөрөө яаж давуу байдал үүсгэх шалтгаан болж байгаа үстэй. Энд чинь давуу байдлыг чи өөрөө чинь суурь бий болж байгаа л ийм л зүйл байхгүй. Тэгэхээр одоо иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ялангуяа энэ авилгалын гэмтэргүүдийг явж байна. Нэг талаасаа их нийгэмд өр нөлөөгөө өгж байгаа гэж ойлгож байгаа. За гэтэл нөгөө шууд фэйсбүүкээр лайв явж байгаа шүү дээ. Тушаалын гэмт хэрэгтнүүдийг одоо шийдвэрлэж байгаа шүүх хурлууд тий. Тэр нь иргэдэд одоо үндсэндээ тухайн энэ мэдээллийн одоо энэ авилгын гэмт хэрэгтэд тэмцэхэд бас аюул том өр нөлөө өгч чинь нэг талаасаа би харддаг юм. Яг одоо гэхээр ийм үйлдэл хийснийхаа төлөө хүн 3 жилийн хорих ял авдаг юм биш шүү дээ. Гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгийн авилгын гэмтэргүүд дээр ингээд яг одоо үйлчлэгээ үзүүлээд явж хахад үйлчлүүлэгч юун дээр алдсан байдаг вэ гэхээр дийлэнх нь хууль тогтоомжоо мэддэггүй. Авилгын тухай хуулийн 7-т хариулсан зохицуулалт, төрийн албаны тухай хууль зохицуулсан хориглолтууд тий тэднийг ерөөсөө мэддэггүй. Тэгээд ерөнхийдөө танилын талаараа ингээд давуу байдал олгоод би ингээд гэмтэрэгтэн болоо явж байна гэдгийг ер нь авилгалтай тэмцэх газар дуудагдаж ирээл тэрийг зарим нь ойлгож байгаа тохиолдолд гараад байгаа байхгүй юу? Чи өөрөө хууль тогтоомжнуудаа мэдэхгүй байна л гэсэн. Тэгэхээр одоо нэг үеэ бодоход бас иргэдийн ухамсар энэ авилгалын гэмдэргийн хор нөлөө үр дагаврын талаар бас иргэд бол бас нэг талдаа бол нэлээд сайн ойлголттой болсон гэж харддаг шүү дээ. За эргүүл 22 дугаар бүлэгт одоо энэ авилгалын гэмт хэргийн талаар хуульчлаад өгсөн байгаа. Ер нь ямар төрлийн гэмт хэрэгүүд байгаа вэ? Та энийг нэг тайлбарлаад өгөөч. За, ер нь бол нэг 13 төрлийн гэмт хэргийг үүн дээр хуульчлан заажээ. За, тэгээд нэгдүгüрт нь бол энэ эрх мэдэл албан тушаалын давуу байдал олгох, хахуул өгөх, за хахуул авах, за хуулийн этгээд гадаад улсын төрийн байгууллага албан тушаалтан эрх мэдлээ ургуулan ашиглах. За нийтийн албан тушаалтан хахуул авах. За улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, төрийн өмчийг одоо хууль бус хөрөнгийг зориултын бусаар ашиглах, үнэлгүүгээр хөрөнгөчих гэдэг. Ингээд ийм олон төрлийн гэмтэргүүдийг дураараа ашлах гэдэг. Ингээд ийм олон төрлийн гэмтэргүүдийг л хуульчлаад 13 төрлийн гэмтэрэг байна. За тэгээ хамгийн сүүлд би сая түрүү хэлсэн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн нэмэлт өрчөдөр хахуул авах гэсэн
гэмтэрэг орж ирсэн. Тэгээ энэ нь болохоор хуулиар нийтийн албан тушаалтнаас бусад этгээд ахуул өгч ашиг сонирхлын үүднээс гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өмнө нь бол нийтийн албан тушаалтнууд гэжсэн болвол бүр биедээ хасан ийм гэмтэргийн одоо үйлдэл эсвэл түүгээр одоо яа шийтгэл оногдуулахаар ингээд оруулаад өгсөн байж байгаа. Тий, одоо жишээ нь 22 13 дугаар зүйл ахуул авах гэдэг гэмт хэрэг гэрүүгийн хуульд орж ирснээс хойш за тухайлсан нэг банкны зээлийн эдийн засагч нар бол жишээ нь шийтгэл авч ирсэн тий. Тий. Тийм тохиолдлууд байна. Тий, тохиолдлууд байна. Тэгэхээр ганцхан ахуул авна гэдэг нь бол төрийн албан тушаалтан биш шүү. Энэ ингээд нийгмийнхээ өргөн үрийг хамарцсан шүү гэдгийг одоо иргэдэд бас яг энэ мэдээлэл хэрэгслээр дамжуулаад бас хэлхэн зүйтэй байна. Бид нар аливаа зүйл гарцсны дараа биш гарахаас өмнө те сэргийлэх ёстой юм байна. Тэгээ хоёрдугаарт юу гэхээр би сая түрүү хэлсэн нөгөө танилын талаар асуудал шийдээд ингээ явж яхаар би түүнийгээ гэмтэрэг үлдэж ийн гэж огт бодохгүй байгаад байгаа байхгүй. Тэгээ бодохгүйгээр маш олон энэ иргэдүүд татагдсан байдаг байхгүй. Тэгээ үүнийгээ би гэмтэрэг гэж ойлгоод. Тэгээ хуулийн нэр томьёо үр дагавар за тодорхой одоо улсын дэвшүүхийн шийдсэн шийдэл тийм ээ. Хууль одоо нийцүүлэн шийдсэн шийдвэрүүд тогтоолуудыг одоо үндэслээд одоо үйлчлүүлэгчтэй ойлгохтол одоо үндсэндээ бараг л ухаалтаж унж байгаа шүү дээ. Чи гэмтэрэг байсан юм уу гэдэг асуудал. Танилын систем, нэг ангийн ойлголт те. Энийг одоо бүхий л одоо авилгын тухай хууль бол нийтийн ашиг сонирхлоос өртсөн сэрэмжлэх юу ах хутгаа хууль нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хууль зэргээр бол ингээд бүр тусгайлан нарийн зохицуулалт. Энийг ерөөс албан юунууд ялангуяа гэмтэрэг холбогдсон улсууд ер нь нарийн мэддэггүй. Албан тушаалтнууд ялангуяа мэддэггүй байдаг. Тэгээ энэ гэмтэрэг гарах бүр нэг гол суурь шалтгаан болчиход. За миний дараагийн асуулт болохоор за эрэг хуулийн 22 дугаар бүлэг дээр байгаа энэ гэмтэргүүдийн зүгээр ингээд нэршлийг харахад л одоо юу гэдэг юм дураараа аашлах гин эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гин за үнэлэхгүйгээр хөрөнгөчих гин ахуул авах гин за тэ төрийн өмчийг одоо зориултын бусаар зарцуулах гин одоо ингэ нэрслээс нь харахад л бас нэг бас тийм ч ойлгомжтой биш л те. Тэгэхээр одоо тухайлан асуухад одоо эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг нь жишээ нь юу гэлж байгаа юм. Одоо энийг юу гэж ойлгох вэ? Та болж өгвөл бас жишээ дээр тайлбарлаа. Тэгээ. Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэнэ гэдэг бол одоо жишээ нь за би өөрөө өчтөр төрийн албаа хаагч байлаа гэх. Тэгээ төрийн албаа хаагч байхад бид нар нэгдүгээр гэрээ байгуулдаг үстэй. За гэрээ байгуулна. Ажил байдлын тодорхойлолтод гарна үстэй. Тодорхойлолтод ажил байдлын тодорхойлолтон дээр юу байдгийг бидний тэр тухайн байгууллагт хийх хэрэгжүүлэх үүрэг байдаг үстэй. Тийм ээ. За тэгээд тухайн албан тушаалтай холбоотой бид нар нийтийн албан тушаалтан байх юм бол авилгатай тэмцэх газар одоо хөрөнгө орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын ангид байх одоо тодорхой зүйлүүдийг бүгэлж өгч байгаа. За тэгээд өөрийнхөө хууль дүрмд өөрийн одоо тэр албан тушаалыг хууль дүрмээр зохицуулсан тэр зохицуулалт эрх үүрэг байгаа тийм үү. Үндсэндээ тэрийг л хэрэгжүүлэхгүйгээр нэг бол хэрэгжүүлэхгүй байх, нэг болоод давуулан хэрэгжүүлнэ. Хуульд олгогдоогүй зүйлийг л хийгээл хэрэгжүүлэл явчих юм бол өөрөө энэ тухайн гэмтрэг болоод байна. Тэгвэл давуулан хэтрүүлэх болно л гэдгийг л энгийн үгүй ингэ тайлбарлахаар байгаа байхгүй. Тийм бооз. Таныг тэгэхээр нөгөө ажил байдлынхаа тодорхойлолт эрх үүрэг юмнуудаа бид нар бас мэддэггүй юу гэж бас хүмүүс харахад миний ажил үргийн юм дээр чинь энэ хэрэгжүүлэх зүйл байгаа юу? Байхгүй юу? Тийм ээ. Тэрийг хүртэл мэдчих нь маш чухал байгаа даа үст. Тэгэхээр үүнийгээ байхгүй зүйлийг эсвэл бол байгаа зүйлийг эсвэл хийх ёстой үйлдэл үүргээ хэрэгжүүлэхгүй байх. Тийм биз? Тэр бүхний шинж хэлээд. За ойлголоо. Дараач асуулт болохоор за би зөвхөн мөнгө аваагүй тусалсан гэдэг байдлаар одоо ханддаг хүмүүс байна. Одоо ингээд энэ хүн ингээд гуйгаад явж ирсэн юм аа. Тэгэхээр би энэ хүнээс бол мөнгө төгрөг авсан юм байхгүй. Гэхдээ яг тусуулыг тусуулсан. Тэгэхэд тусуулсан ч одоо ингээд гэмт хэрэгт буруутгагдаад байна гэдэг ойлголт байгаа. Та энэ дээр энийг тайлбарлаад өгөөч. Хуулиар тусуулах гэсэн нэр томьёо ер нь байдаггүй байхгүй тийм ээ. За төрийн албан хаагч өөрийнхөө хуульд нийцүүлсэн шийдвэрийнхаа хүрээнд одоо тэр тус болж гинэ гэдэг ойлголт нь
нэгдүгээр өөрийнх нь ажил үргийн хуваартч байхгүй, хууль дүрмээ зөрчил хэрэгжүүлчихэж байгаа бол энэ гэмт хэрэг. Хоёрдугаар төрийн албаа хаагч ямар ч ажил үүрэг гүйцэтгсэн бай, ямар нэгэн байдлаар бэлэгсэлт, шан харамж тийм ээ ямар нэгэн байдлаар авч болохгүй. Тэгээ тус болж байгаа чинь хууль зөрчсөн байвал яах вэ? Тийм үү? Гэдэг нөхцөл байдал хүртэл яригдана үст. Тэгэхээр хэдийгээр би түрүү нөгөө нийгмийн хор аюул нь хожим гараад байгаа шүү. Тухайн цаг үедээ гарахгүй гэсэн. Жишээ нь одоо хүнийг алах гэмтэрэг бол үр дагавар шууд тэр хүний амь настай холбоотой асуудал шууд үр дагавар нь бий болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд ингээд би тусалж гинэ гэд явцдаг эргээд цаана нь өөр хэн нэгэн хүний боломжууд байхгүй болдог. Тэгэхээр тус гэдэг зүйл чинь одоо хууль тогтоомжоор шал өөр зүйл байхгүй юу? Тийм биз? Тэгээд түүнийхээ дагуу та асууж ах шиг байна. Тус болсныхаа хариуд одоо мөнгө авсан нөхцөл байдал байх юм бол тэгээд энэ тухайн гэмтэргийнхаа үндсэн шинжийг хангаал явчихж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол хэрхэвч болохгүй хуулиар хориглосон зүйл. За дараагийн асуулт болохоор энэ сэдвийн хүрээнд зайлшгүй яригдах ёстой нэг ойлголт байгаа нь ашиг сонирхлын зөрчил. Тэгээ ер нь юуг ашиг сонирхлын зөрчил гэж ойлгох юм? Ямар тохиолдолд одоо ашиг сонирхол зөрчигдөж гин гэдгийг та энийг бас нэг тайлбарлаад өгөөч. За уг асуудлыг авилгын тухай хууль, нийтийн ашиг сонирхлын тухай хуулиар тодорхой хуульчилсан байдаг л да. Тэгээд нөгөө ашиг сонирхол нэгтэй байна гэдэг зүгээр энгийн зүйлээр л хэлье. Гэр бүлийн гишүүн чинь одоо энгийн иргэн одоо танихгүй гудамжинд явж байгаа алхаж байгаа нэг иргэн гэр бүлийн гишүүн хоёрын хоорондын харилцаа өөр шүү дээ. За гэтэл тэр улсуудад төрийн үйлчилгээг үзүүлэхэд тэгшэрхийн зарчмын хүрээнд л явах хэрэгтэй байхгүй. Гэтэл миний ээж байгаамаа. Эсвэл миний 10 жилийн найз байгаамаа гэдэг байдлаар тэр тэгшэрхийн зарчмаас дээгүүр тавьж болохгүй л гэж. Энгийнээр тийм бааз. Тэгэхээр одоо миний ээж орж ирж байна гэд ээжтэй нөгөө үйлчлэгээ илүү үзүүлээд тийм ээ нөгөө энгийн иргэнд арай өөр зүйлээр явах нь хохирол нь ер нь хүнд байх уу гэдэг зүйл үртэл харагдахаар үүнийг ашиг сонирхлын зөрчил нөгөө өөрт хамаарал бүхий этгээдүүд байгаа сте тийм ээ энгийнээр тайлбарлахад юм энэс ангид байхын тулд одоо бид нар тодорхой зүйлүүдийг авилгатай тэмцэх газар бүгэлдэг тийм ээ ийм хүмүүстэй хамааралтай шүү гэдэг мэдээлэлүүд өгдөг шүү дээ. Тэгэхээр эн чинь бас л өөрөө ашиг сонирхлын зөрчил чинь өөрөө эргээд яг энэ гэмтэргийн бас л нэг том суурь үст. Өөрийн хамаарал бүхий одоо энэ гэмтэргийн холбогдсон нөхдүүдийг ингээд харж байхад тендертэй холбоотой худалдаа авах ажиллагаатай холбоотой төрийн байгууллагууд дандаа худалдаа авах ажиллагаанууд хийгддэг тийм. Тэгэнгүүт тэнд ижил төрлийн 5 компани орж явахад миний найз болтын компани ороод ирсэнд нь түүнийг би шалгаруулж байгаа чинь нөгөө 4 компани ажил авах гэсэн компани тохиролтой үст. Тэгэхээр тэнд төрийн албаагч тэнд тийм компани ороод ирсэн бол заавал энийгээ мэдэгдэх үүрэгтэй байхгүй. Би яагаад мэдэгдэж байгааг нь төгсөрхийн зарчмаар хангах гэдэг юм л да. Би болтын компаниг таньнаа. Энтэй хамааралтай юм байна. Тийм учраас би эндээс одоо энд би шийдвэр гаргаж болохгүй нэ. Тэгэхээр нөгөө хууль чинь нэг мөр хэрэгжих гээд байгаа. Энийг мэдэгдүүлэхгүй нууц явчихаар л тэгэд үндсэндээ гэмтэргийн субъект болоод явчихж байгаа байхгүй. За баярлалаа. Миний дараагийн асуулт болохоор за ахуул өгсөн л гэдэг байна. Ахуул авсан л гэд байна. Ер нь ахуул гэж юуг ойлгох юм? За тухайлан өгсөн авсан үйлдэлүүд гэдэг нь бас юуг хэлдэг юм? Та энийг нэг тайлбарлаад өгөөч. За бас л би ингийн байдлаар хэлээ да. Сая та асуусан нөгөө тусалсныгаа хариултал би мөнгө авчлаа штэ гэдэг. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйд нь тэнд би гэмтрэг үлдчихлээ гэдэг зүйл байхгүй байгаа байхгүй. Та албан тушаал буюу ажил үүргээр тэр зохицуулсан эрх нөлөөгөө ашиглаад тухайн хүнд нэгэн үйлдэл эсвэл хийчихжээ. За тэр үйлдэл нь нөгөө хүндээ таалагдчихжээ. Тэр нөгөө хүний хүсээд исэн зүйлийг та ажил албан тушаалынхаа тэр эрх мэдлээ ашиглаад хүргээд өгчиж. Түүний хариуд нөгөө хүн чинь баярлна үст. Тэгээ баярлаад өгч байгаа
тэр бэлэгсэлт байдаг юм уу? Мөнгө төгрөг байдаг юм уу? Тодорхой боломжууд байдаг юм уу, тийм үү? Энэ бүхний чинь хахуул гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энгийнээр хэлгээд. Тэгэхээр хахуул гэдэг чинь ганцхан мөнгө биш л дээ. Боломжууд байж болно шүү. Хүүхдийн сургууль соёлд явуулах боломжийг нь хангаад өгч болно шүү. Тэ? Энгийнээр хэлгээд. Тэгэхээр тэр олон нөхцөл байдлыг л бүрдүүлээд үр шимийг нэг тал нь үр шимийг хүртчихлаа. Тэгээ нөгөө талдаа одоо өгж байгаа хариу байгаад байгаа шүү дээ. Нэг бол нөгөө талаасаа бас одоо жишээ нь чи надад энэ ажлыг бүтээгээд өгөөч. Би чамд одоо тэтэн төгрөг өгье гэд хэлчих. Мөнгө өгөөгүй байна. Жишээ нь энэ гэмтэрэг мөн үү гэж одоо үзэгчдээс асуувал энэ чинь гэмтэрэг биш шүү дээ л гэх бах л да. Дийлэнх нь гэмтэрэг биш дээ. Зүгээр л ярилцсан биш дээ. Энэ ингэж яг ийм төрлийн санал тавих ч өөрөө бас гэмтэрэг шүү дээ. Авсан эсхээсээ үл хамаарад надад энэ бичиг баримтыг бүрдүүлээд өгчих. Тэгээ хэрвээ чи бүрдүүлээд өгөх юм бол би чамд оронд нь ийм боломжтой бол ингэж хандъя гэдэг зүйл гэмтэрэг. Тэгэхээр энэ хууль тогтоомж ямар хатуу байгааг харагдж байгааз энийг дийлэн хүмүүс мэдэхгүй шүү дээ. Ийм санал тавиад хариуцлага авсан эрүүг хариуцлага авсан тохиолдлууд маш олон байх шүү дээ. За яг таны энэ хариулт дээр үргэлжлүүлээд асуухад нийтийн албан тушаалтай ахуул авах гэмт хэрэгт за хүндрүүлж зүйчлсэн нэг үйлдэл байгаа нь хясан боогдуул гаргаар үйлдсэн гэдэг байгаа тийм. За хясан боогдуул гарга гэдэг нь юу хэлээд байгаа юм? За иргэн хуулийн этгээдүүд одоо ийм үйлдэлийг хэрхэн яаж ойлгож мэдэх боломжтой вэ? Ер нь хуулийн өрөөнд хэрэгжих боломжтой. Хэрэгжих боломжтой. Ямар ч саадгүй явчих ёстой ажлыг явуулахгүй байх. Тийм ээ? Тодорхой шалтгаан хэлэх. Гараагүй шалтгаан хэлэх нь шүү дээ. За дараа гарын өсөх зурхгүй байна. Тийм ээ? Эсвэл бол чи тодорхой ийм зүйлүүд хийчих гэх юм бол одоо зурагдах гад байна. Гэд тодорхой ийм үр дагавруудыг бий болгож, зохиомжоор бий болгож нөгөө хүнийг одоо өхөөс өөр аргагүй байдалд оруулж байгаа хэлбэр байхгүй. Тухайлбал одоо бас энэ шийдэгдсэн хэрэгүүдээр харагддаг шүү дээ. Тодорхой тусгай зөвшөөрлөлттэй холбогддог. Тэгээд тусгай зөвшөөрлүүд юм уу эсвэл одоо за нөгөө талаасаа бас энэ тендертэй холбоотой асуудлууд байгаа байхгүй. Тэгтэл тендер авж байгаа хүн бол өөрийнхөө ажлын нийт өртгөөсөө 10% юм уу 20% хүнд ч өгөхийг хүсдэггүй л байхгүй юу? Өгчий гэж боддоггүй л байхгүй. Гэтэл үүнийг өгж ижил авахгүй бол боломжгүй нөхцөл байдлыг төрийн албан агч тэнд бүрдүүлсэн л байгаа байхгүй. Шалтгаанууд байна шүү дээ тийм ээ. Энд чинь өөрөө хэсэн богдуулалт байхгүй. Нөгөө нэг бичиг баримтын бүрдүүлбэрүүдээр маш их залхааж шүү дээ. За одоо тэнд тийм дутуу байна. Ингэх ёстой юм байна. Энэ баримтууд дутуу байна гэдэг. Ингээд нөгөө цаг хугацаагаар тодорхой залхаагаад тэгэд ирэхэр хүн өөрөө яаж яах вэ гэхээр энэ байдлаасаа залхаад одоо билё гэдэг ингээд хэсэн богдуулалтанд одоо өртөөд үүнийхээ дагуу одоо тухайн хүнд тэр эдийн засгийн боломжтой байдлаараа хандсан тохиолдол байгаад байгаа байхгүй байдаг гардаг тий. Тэгээ ийм хүмүүс бол үндсэндээ бодит байдлаа үнэн зөвөөр одоо авилгатай тэмцэх газарт мэдэгдээд тийм ээ. Хэрэгээ шударгаар хүлээгээд одоо ийм шалтгааны улмаас би ийм нөхцөл байдалд орсон шүү гэдгээ одоо холбогдох нотлох баримтуудтайгаа тийм ээ. Ингээл авилгатай тэмцэх газар хандах юм бол бас тухайн хариуцлагаас чөлөөлөгддөг. Ер нь юу гэдгийг төрийн албан агч албан тушаалтан иргэн хуулийн этгээдээс за шууд мөнгө нэхлээ гэж бодъё. За тэдэн төгрөг аваад ирээ. Ингээ тэгээ гэлээ гэж бодъё. Энэ тохиолдолд ер нь иргэн ямар арга хэмжээ авах ёстой таны бодлоор? Тийм одоо ер нь хуульд зааснараа авилгатай тэмцэх газрын дээр мэдээлэл үүрэгтэй шүү дээ. Авилгын тухай хуулийн дээр үүргэжүүлсэн заасан баг шүү дээ. Тэгэхээр мэдэгдэх ёстой. Мэдэгдэх үүрэгтэй. Дээдсний байгууллагт нь дарга удирдлагт нь мэдэгдэх ёстой. Явж явж авилгалын юм дэрэг шүү дээ. Нөгөөдөг чинь нэг чинь гэдэг чинь. Тийм үү? Тийм байна. Тэ. Хуулиар хэрэгжүүлсэн үйлдэлээ хийхгүй байгаа даа шүү дээ.
Чи надад тэдэнд төгрөг өгөх юм бол би хэрэгжүүлнэ. Өгөхгүй байгаа учраас чи мөнгө өгөхгүй байгаа учраас энэ албаны эрхнөлөө хэрэгжихгүй хууль тогтоомжийн дагуу ажил явахгүй байна гэдэг чинь гэмтэрэг байгаа. Нийгмийн аюулын тэр хүмүүс дээрээс гарч байгаа үст тийм ээ. За миний дараач асуулт болохоор эрэггүй хуулийн 22.11 дугаар зүйл дураараа ашиглах гэдэг гэмтэрэг байна. Энэ бас сонсоход ер нь бас маш сонир нэр томьёо л доо. Дураараа одоо юу гэдэг албан хаагчид дураараа ажиллана гэхэлэр одоо юу хэлдэг юм бол гэдэг бол сонирхолтой л доо. Та энийг нэг тайлбарлаад өгөөч. За бас л ингийн хэлбэрээр тайлбарлая. Тэрний юу гэхээр танд хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэх. Бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлэх. Тухайлбал тодорхой тусгай зөвшөөрлийг юм уу олгох асуудал дээр байлаа гэхэд за таны дижитал албан тушаалтан олгох зүйлийг та олгоцсон байж болно. Болно. Энэ бол өөрт олгогдоогүй эрх мэдэл хэрэгжүүлж байгаа. Хэлбэрийн асуудал байна. Тэгэхээр дураараа гэхээр л нөгөө манайхан яг шууд утгаараа болвол арай өөр ойлголт яваад байгааз. Тэгтэл албаны эрх нөлөөгөө бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлэх гэж хуульд очир заасан байна. За дараач асуулт болохоор за мөн адил эрэггүй хуулийн 22-ийн 10 дугаар зүйл үндэслэгүүгээр хөрөнгөрчих гэд эрх зүйн зохицуулалт хэм хэмжээ байгаа. Энэ төрлийн гэмтэрэг нь юу хэлдэг юм бол гэдгийг та тайлбарлаад өгөөч. За үнцгүүгээр хөрөнгөжих гэдэг гэмтэрэг байна. За өнөөдөр ялангуяа нэг хөрөнгө мөнгөтэй ер нь нийгмийн ялгарч бас айгүй өндөр болчихсон. За тэгээд төрийн албан хаагчид явж байгаа цалин те тодорхой нөхцөл байдал авж байгаа цалин за тэр хүний одоо унаж байгаа машин хэрглэж байгаа эд хөрөнгө те тэр хөрөнгийн л нөхцөл байдлуудыг л одоо тодорхой хууль дүрмийн хэмжээнд байхаар хязгаарлалтаар оруулсан гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ үнэлгүүгээр хөрөнгөжнө гэдэг бол таны авч байгаа цалин орлого 6 сар түүнээс дээш хэмжээний хөрөнгөтэй ингээд болчих юм бол түүрийг нотолж чадахгүй бол би үүнийг ийм арга замаар хуулийн хүрээнд ингэж авсан гэдгээ нотолж чадахгүй бол үндэслэггүйгээр хөрөнгөцсөн гэж үзсэн. 2 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж бодъё. 6 сарын цалин гараа өрчгөр сая 200 тийм үү? Үгүй 12 сая төгрөг тийм үү? 12 сая төгрөгийг нөөц давсан эд хөрөнгөтэй болчихлоо гэж бодъё. Тэг жил болгон бид нар чинь юу төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байгаа. За яагаад энэ бий болчихвоо? Та ямар орлогоос энэ 54 сая төгрөгөөр одоо ийм барьтай болчихвч гэдэг юм уу, шинтэй болчихвоо гэдэг асуудал ярих нь шүү дээ. Тэгэхээр үүнийгээ би хуулийн хүрээнд олж авсан юм аа. Эхнэрийн минь орлого байж болно, өр хүүхдээс ирсэн бэлэг байж болно, тийм үү? Энэ болгоноо нотолж чадахгүй л байх юм бол үндэслэггүй хөрөнгөцсөн гэж үзсэн. За хөрөнгө орлогын мэдүүлэг гэж юу юм? Та сая дурдлаа. Юу нь яагаад ийм одоо юу гэдэг юм хөрөнгө орлогоо мэдүүлдэг болчихоо? Энэ талаар хууль эрх зүйн зохицуулалттай болчихоо тий. Та энэ дээр нэг ер нь хөрөнгө орлогоо мэдүүлнэ гэдэг бол одоо нэг бас л авилга авахыг чинь хязгаарлах нэг механизм шүү дээ. Яагаад гэхээр төрийн албанд та нийтийн албанд томилогдсон өдрөө за тэгээд авилгалтай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж байгаа. Тэгэхээр та тухайн албанд ороход ямар хөрөнгөтэй байсан? За тухайн албаас буун та хөрөнгө орлого хэрхэн яаж өссөн нөхцөл байдлыг чинь л одоо үндсэндээ харж яана л гэсэн үг шүү дээ. Одоо ямар нэгэн байдлаар авилгаалт жишээлийн байдлаа ашиглаад одоо хөрөнгө чинээгээ нэмэгдүүлэх үү нөхцөл байдал байх уу гэдгийг л одоо хязгаарлахын тулд энэ зүйл орж ирсэн. За хөрөнгө орлого гэдэг нь бол өөрөө дан ганц өөрийнхөө хөрөнгө орлогыг бичээд байдаг гэр бүлийн гишүүд тэдгээрийн орлого тэдгээрийн бүхий л одоо санхүүтэй холбоотой нэр дээр байгаа хөрөнгүүд бүртгэгдчихийж энэ өөрөө тухайн авилгалтай тэмцэх газар одоо очиж одоо нөгөө авилгын тухай хуулийг хэрэгжүүлэх тийм ээ. Одоо авилга ашиг сонирхлоор ангид байх нөхцөл байдлыг чинь л одоо хянахын тулд энэ хөрөнгө орлого гэдэг зүйл гарч ирсэн л ойлголттой. За миний дараагийн асуулт болохоор би таны ярианаас нэг юм хоёр зүйл ойлголоо.
За одоо юу гэдгийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа албан тушаалтнууд за нэг талаасаа үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнууд байхыг үгүйсэхгүй. Нөгөө талаасаа тухайн албан тушаалтан өөрийнхөө ажил үүргийн хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль дүрм журмыг бүрэн гүйцэд таньж мэдээгүйгээс холбоотой алдаа эндэгдэл гарах тохиолдлууд байх шиг байна. Энэ тохиолдол жишээ нь ямар асуудлууд гарч байгаа та талаар та нэг жишээн дээр тайлбарлаад өгөөч. За тухайлбал ажил хүлээн авах комисс гэж байлаа. За нэг ажил хүлээж авах юм байна. За нөгөө ажил хүлээж авахын тулд бас тодорхой стандарт дүрм журм байна. Ажлын эсхийн үүрэг за нэг хүслийн бичигджээ. Тухайн төрөнгийг хүлээж авахдаа ингэж шалгана, ийм шалгуур байна. Бүхий л зүйлийг нь заагаад өгчжээ. За ажлын даваа гишүүн очиод авах гэж дарга нь ярьжээ. Та нар яагаад удаад байгаа юм бэ? Одоо хурдан очиод аваа гэж. Ажил явж байна. Аль хурдан очиод ав та нар. За ингэ очисон чинь нөгөө техник нь доголдолтой байжээ. Дараа энэ техник доголдолтой байж тээ. Энийг одоо авч болохгүй юм байна гэсэн. Дарга юу яриад байгаа юм бэ? Төрийн ажил тасалдах гэдэг. Та нар хэрвээ одоо энэ ажиллагаа саадах юм хариуцлага та нар хүлээн шүү. Наадхаа дугаа ав та нар. За ингэ авчиж. За нөгөөд бол чинь яаж шууд удирдлагынхаа нөлөөнд ороод авчиж байгаа үстэй. За энэ нөгөө цаанаа нөгөө дүрм хэрэгжсэн нөө. Нөгөө стандарт дүрмүүд нь хэрэгжсэн нөө. Хэрэгжээгүй тий. Тэгсэн чинь төрийн мөнгөөр тэр бараа ажил үйлчлэгээ худалдаа авсан байна. Тоглолттой хөрөнгө ороод ирлээ, нийлүүлчихлээ. Төр хохирж байгаа үстэй. За энэ чинь л өөрөө үндсэндээ гэмтэр мөн үү? Мөн байгаа даач. Тэгэхээр энийг нөгөө албан тушаалтнууд чинь дээд албан тушаалтны удирдлага шийдвэрт долдуйтсан шийдвэр гаргаад байгаа байхгүй. Би болохгүй шүү дээ чи үүргээрээ болохгүй гэдэг зүйлэл зөрөгтэй хэлж чадахгүй байна л да. Тэгэл өөрөө гэмтэрхтэн болоод явчихж юм л да. Ийм тохиолдлууд маш олон байгаа шүү дээ. Дараагийн өгсөн шийдвэрээс хамааралтайгаар. Тэг эн чи юу хэлээд байна вэхээр ажлын байрны тодорхойлолт тухайн төр дүрм заасан эрх үүрэг нөхцөл байдлаа мэдхгүйтэй л холбоотой шүү дээ. Би хийж болохгүй шүү дээ. Хариуцлага хүлээн шүү дээ. Ягаад та ав гэж байгаа гэдэг нөхцөл байдлыг хэлээ явуулсан бол тэр хүн хууль хариуцлага хүлээхгүй үстэй. Энэ ингийн ойлголт байгаа даас. Энэ баг төрийн албанд баг өдөр усан шахал баг гардаг кейс баг. Ер нь одоо энэ төрийн юу бараа ажил үйлчлэгээ худалдаж авч байгаа энэ ялангуяа ойлгохтой тэмцэх газар дээр шалгагдаж байгаа энэ хэрэгүүдэд хууль зүйн туслал цаа үзүүлээд орж байгаа. Ер нь галд дийлэнх нь ийм шийд юунууд байдаг шүү дээ. Дээрс үүрэг даалгаврууд байдаг тий. За миний дараач асуулт болохоор за энэ эрх мэдлийн уруулаа ашиглах, дураараа аашлах гэсэн энэ хоёр гэмт хэрэгт чинь хоорондоо ер нь хэр ялгаатай гэдгийг тайлбарлаад өгөөч. Тэр энэ өөр хууль зүйн ойлголт тийм ээ. Хууль зүйн ойлголт байгаа. За нэг нь болохоор одоо дураар аашлах гэмт хэрэгч өөрөө бусдын нэрийн өмнөөс өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлснийхаа төлөө гэж өгтэй. 22-ийн 1 болохоор өөрөө эрх мэдлээ давуу байдал шилэн өөртөө болон бусдад давуу байдал болгох. Ялгаатай байгаа. Энэ үгээр ялгаатай. Өөрийнхөө шийдвэрээр өөртөө миний гаргаж байгаа шийдвэр надад ашигтай байж болно. Эсвэл аль нэгэнд бусдад ашигтай байж болно гэсэн. Нөгөө талд нь бол өөрт нь олгогдоогүй эрх мэдлийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлчихэж байгаа. Яа бусдын гэж үг байгаа гэхээр өөрт нь олгогдог өөр бусд хүний хэрэгжүүлэх ёстой үүрэг байгаа даа. Энийг хэрэгжүүлсэн. Энэгээр ялгаатай. За ойлголоо. Одоо нэг иргэдийн нэг нийтлэг асуудаг гэдгийн нэг зөвлөгөөний асуулт байгаа маа. Энэ болохоор ахуул өгсөн ажил бүтцдэггүй. Одоо яах вэ? Цагдаа хандах ёстой юу, үгүй юу гэдэг байдлаар нэг ийм асуултуудыг хүмүүс их асуугаад байдаг. Та энэ асуултанд зөвлөгөө өгөөч. Одоо хахуул өгсөн ажил бүтэхгүй байна тий. Тий, хахуул өчөөд байхад ажил бүтэхгүй байхаар би одоо мөнгөчгүй болчлоо ажил мааж бүтсэнгүй гэдэг. Асуултын хувьд их нэгдүгээр их сонио асуулт байна. Хоёрдугаарт өөрөө наасан шуудлага гэмт хэрэгэлтэй. Тийм учраас одоо тэр хүн өөрийнхөө ашиг сонирхлын биелүүлэхийн төлөө хахуул өгсөн юм байна. Гэмт хэрэг төгссөн юм байна. Тэгээд нөгөө ажил нь бүтээгүй юм байна. Бүтээгүй болохоор тэр хүн өөрийгөө хохирогч гэж харж байгаа юм байна. Хохирогч гэж харж байгаа учраас одоо би яах вэ гэж байна шүү дээ.
Өөрөө гэмтэргийн субъект болцсон, ахуул өгөх гэмтэргийн субъект болцсон. Гэмтэрэг үлдэгдсэн. Одоо авилгалтай тэмцэх газар мэдэгдэн, хуулийн хариуцлага хүлээн үйлдсэн үйлдэлтэй тохирсон ял шийтгэлээ авна. Тэр хүн нөгөө гэмтэргийн ичлээд яана да. Яагаад ичлээд байгаа вэ гэхээр нөгөө ажил нь бүтээгүй учраас. Хэрвээ бүтцэн бол тэр хүн гомдол гаргахгүй явах нэ. Тийм байгааз. Тэр энэ өөрөө гэмтэрэг мөн. Энийг бол авилгалтай тэмцэх газар мэдэгдээд заавал авилгалтай тэмцэх газар гэхээсээ илүү одоо харьяа дүүргийн цагдаагийн газараа мэдэгдээд тий. За тэндээсээ хэргийн харьяад тогтоол тухайн газар руу явна л та. Тэгэхээр энэ хүн өөрийгөө би нөгөө авилгал өгчөөд байхад гэхээр би өөрийгөө гэмнэрэг үлдчихэд байна гэдгийг мэдэхгүй байгаа учраас тэгж яриад байгаа юм биш тийм ээ. Тийм болоос. Тийм учраас аливаа ажил төрөл хөөцөлтөй гэдэг юм уу? Төрийн албаа хаагчдад одоо авилга өгж асуудал хандна гэдэг бол маш эрсдэл өндөртэй гэсэн үг шүү дээ. Энэ асуудлыг ер нь шууд эрсдэлтэй шүү дээ. Шууд эрсдэлтэй тийм. Яг иргэн хууль мэдэхгүй байж болно. За эсвэл төдийлөө анхаараагүй байж болно тий. Гэхдээ маш том үр дагавартай гэдгийг урьдчилаад бодох ёстой, анхаарах ёстой гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Тийм. Жишээ нь мөнгөн дээр хууль тогтоогч хэмжээ тогтоогоогүй шүү дээ. 10,000 төгрөгч байсан. 20,000 төгрөгч байсан. 20 сая төгрөг байсан ч гэсэн. Ямар нэгэн байдлаар төрийн албаа хаагчид ахуул өгч болохгүй, төрийн албаа хаагч авч болохгүй. Хатуу хоригдчихжээ. За та үнийг зөрчих юм бол хуулийн хариуцлага хүлээх нэ. Тэгэхээр бид нар одоо энэ бас тодорхой хууль хэрэгжээд эн чинь удаж штэ бид нар тийм ээ. Тэгээ одоо ингээд нийгэмд яг зөвхөн хүмүүсийн авилга албан тушаалын хэрэгүүдийг бол дандаа л нэг өндөр албан тушаалтнууд болон том албан тушаалтнууд холбогддог хэрхэн шийдэгддэг үү те тэгж л ойлгодог штэ. Гэтэл эн чинь өөрөө алхам тутамдаа биднэрт явж ил байдаг асуудал штэ. Тийм биз? Одоо тухайлбал цагдаа ажил руу гүйцэтгэж явж байгаад сургууль орчмын бүсэд 500 м дотор тамхи зарж болохгүй гэсэн одоо журмыг хэрэгжүүлээд явж итэл 300 м дотор нэг төц сулгаагаар зарж иж л тээ. Тэгээ тэнд очсон чинь нэг ядарсан эмгэн тамхи ширхлээ зарцсан ийм нөхцөл байдал байна. Тэгээд нөгөө цагдаа чинь одоо нөгөө өрөвдөөд гэдэг юм уу? Одоо юу яагаад одоо өнгөрөөч гэж бод. Тэгсэн чи эмгэн баярлаад тэр цагдаад миний хөө хоолоо ичгээд 10,000 төгрөг өгчлөө гэж бод. Ингээ харахаар энэ жижиг харагдаж байгаа биз. Маш том үр дагавартай шүү дээ. Маш том үр. Нэг талаасаа хууль сахиулагч хуулийг хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Нөгөө нэг талаасаа тэр хүн хэрэгжүүлэгэн хаа төлөө юу авчиж байна? Шан харамж авчиж байгаа биз. Инхээр чинь өөрөө маш том хуулийн үр дагаврыг л үүсгэж байгаа юм л та. Зүгээр энгийн жижигхэн жишээл гэж би ярьж байгаа шүү. За ойлголоо. Яг энэ ярианы агуулгын өрөөнд үргэлжлүүлээд асуухад бэлгэсэлт гэж бас нэг ойлголт байдаг шүү дээ. Одоо юу гэдэг найз нөхдөч гэдэг юм уу? Энэ тохиолдолд төрийн албаа хаагчд өгж болох юм уу, болохгүй юм уу? Бас одоо ингээл төрийн албаа хаагч найздаа бэлэг өгсөн чи одоо та бид хоёрын яриад байгаа энэ авилгалын гэмтэрэг болчих юм биш үсттэй. Тийм. Тань дээр за зөвхөн ялангуяа энэ нийтлэг ойлголт л доо. Би бэлэг өгж байгаа нэг сэтэл байна тийм үү? Сэтгэгдэл байна. Тэр нь миний найз одоо алтан тушаал дэвшээд ингээ өгж байгаа тохиолдолд за би нэг сүвнэр бэлгэлээ. За бэлгэлчихлээ. За нэг энэ кейс би найздаа. За гэтэл миний найз миний ажилд тусалж байгаа миний баримтууд бас тэнд явж байгаа тусалж байгаа. Тэгж хандаж бэлэг өгөх хоёроо хоорондоо ялгаатай юу? Ялгаатай. Асар их ялгаа байгаа таа. Тэгэхээр нөө энийг сэтэл гэдэг. Сэдлийн ялгаа байна гэсэн. Нэгдүгээр. Хоёрдугаарт бас нийтийн ашиг сонирхлын тухай хуулиар бас хуульчилсан бэлгийг. За тэгээ бэлгийг бол юу вэ гэхээр 3 сар үе түүнээс дээш хэмжээний цалингаас дээш хэмжээний мөнгө юм уу бэлгэсэлт өөр гэсэн тохиолдолд болвол тэгээд дэжчний удирдлагатай мэдэгдэх харьяа байгууллагуудаа мэдэгдэх бүр юм хуулийн зохицуулалттай. За тэгэхээр саяын тэр ажил үүрэг гүйцэтгсэний төлөө магадгүй саяын тэр 2 дахь сэдэлтэй авчсан байх юм бол тэгэл авилгалын гэмтэрэг л болол явчих нь л дээ.
Түүнээс яг орд тас огт бэлэг авч болохгүй гэ. Хуулиараа бол бэлэг авч болохгүй гэж байгаа. Сэтэл шалтгаан нөхцөл байдал нь байна шүү дээ. Одоо гэр бүлийн гишүүн чинь юм өсгөл нэг албан тушаал дэвшээд та нар очиод нэг сүвнэр бэлгэлдэг үсттэй. Тэр бол одоо үндсэндээ шалтгаан нь өөр үсттэй. Тий. Гэхдээ тэр 6 сарын 3 сарын цалингаас дэше гарсан байх нөхцөл байдал байхгүй л гэсэн. Энэ төрлийн гэмт хэрэг дээр одоо хүндрүүлэн зүйчлэх нэг үндэслэл болж байгаа. Улс төрд нөлөө бүхий итгэхэд гэдэг ойлголт байна. За ялангуяа нийгэм олон нийтээс энэ төрлийн гэмт хэрэг дээр энэ улс төрд нөлөө бүхий итгэхүүдийг л одоо хорих цагдах ёстой мэтээр ойлгож хүлээж авч ханддаг тий. Тэр ер нь улс төрд нөлөө бүхий итгэхүүд гэж хэний хэлээд байна. За энэ төрлийн гэмт хэрэг дээр хэрхэн яаж оролцдог юм бол та энийг тайлбарлаад өгөөч. Улс төрд нөлөө бүхий итгэхэд гэдэг чи одоо нийгмийн масс дагаж мөрдөх хууль тогтоомж дүрм журмд нөлөөлж байгаа итгэхэд үү шүү дээ. Тэр шийдвэр нь нөлөөлнө л гэсэн үг. Зөв энгийнээр бас тайлбарлаж. Нөлөөлнө л гэсэн үг. Тэгэхээр тэр хүний гарын үсэг гаргаж байгаа шийдвэр үр дагавартай байх нь маш том үр дагавартай байхгүй юу? Тийм учраас одоо тэр хүн хэн нэгний нөлөөнд орж одоо нийгмийн эсрэг, нийтийн эсрэг шийдвэр гаргах юм бол хор нөлөө нь ямар аимшигтай болох вэ гэдэг. Ийм учраас хууль тогтоомжуудын хүрээнд бол бас чанга байгаа. Тодорхой албан тушаалын талаар бол одоо улс төр нөлөө бүхий итгэхэд байна гэдгээр бол хууль тогтоомжууд бол тусгасан байдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн шийдвэр өөрөө маш өргөн одоо нийгэм бүхий л амархаар тий шийдвэрүүд гаргадаг учраас тэгээд оногдуулж байгаа ялын хувьд хүртэл маш өндөр байгаа шүү дээ. За ойлголоо. Та өнөөдрийн бит хоёрын ярилцж байгаа сэдвийн хүрээнд за манай үзэгч сонсогч за иргэдэд зориулаад зөвлөгөө өгөөч гэвэл та юу гэж зөвлөх вэ? Одоо энэ төрлийн гэмт хэрэг дээр өмгөөлөгчөөр ажилтдаг өмгөөлөгчийн хувьд ер нь альва зүйлийн ашиг сонирхлоос нэгдүгээр ангид байх ёстой юм байна. Ёстой юм байна. Ерөн суурь нь бол ашиг сонирхлын зөрчил байдаг юм байна. Хоёрдугаарт тодорхой ажил бүтээхийн тулд хууль тогтоомжоор хоригдсон зүйлийг битгий хийгээч. Тэр бэлэгсэлт тийм ээ. За шан харамж, авилга гэдэг одоо хэлчихэ. Энэ зүйлээс одоо өөрийгөө маш хол байлга. Ямар нэгэн байдлаар танил талаар асуудал хөөцөлдөнө гэдэг сэтгэлгээнээсээ бид салах ёстой. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явдаг гэдгийг л одоо нэгдүгээрт маш сайн бид ойлгох ёстой гэсэн үг. Тэгэхээр нөгөө эрсдлээс бид нар өөрсдөө хамгаалахын тулд яг хөөхөр тодорхой энэ дүрм журмыг бас хууль тогтоомжууд бас мэддэг байх хэрэгтэй юм байл шүү. Ялангуяа төрийн албан хаагч нар минь одоо ялангуяа өөрийн ч ажил үүргийг зохицуулсан хууль тогтоомж, эрх үүрэг, тэр ажлын байрны тодорхойлолт зэргүүдээ маш сайн мэддэг байгаа ч мэдгүй байгаа байдлууд чинь та бүхнийг эргээд одоо гаргасан шийдвэр чинь эргээд хуулийн өмнө аваад ирдэг тий. Эргээд одоо хуулийн хатуу хариуцлага хүлээх шалтгаан нөхцөл байдал бий болдог. Хэдийгээр одоо төрийн өндөр албан тушаалд тодорхой албан тушаалд суугаад эрх ямбыг нийтэлж байгаа ч гэсэн үр дагаврууд нь маш өндөр биш шүү. Аливаа асуудлыг харахтаа танил талдаа туслая гэдэг асуудлаар биш. Хууль тогтоомжийн хүрээнд байх ёстой. Шудраг байдлаар тэгш эрхийн зарчим байдлаар хандах ёстой шүү гэдэг зүйлийг л одоо хэлнэ. Хэрвээ ингэж өөрийгөө эрсдлээс хамгаалж чадах юм бол бас шийдвэр чинь зөв байна. Үр дагавар нь зөв байна. Тэгээ энэ жижиг зүйлүүд чинь томорсоор хагаад одоо үндсэндээ нийгэмд ч гэсэн гарч байгаа үр дагаврууд чинь хүртэл яг эрэг маш сайн болж ирнэ шүү дээ. Хойлоосаа замын нөхцөл байдал дээр ярьсан шүү дээ. Жишээ нь замыг хүлээж авч байгаа компани байгууллага нь тэр мэргэжлийн байгууллагууд нь яс одоо хууль дүрмөө чанартай яг стандартынхаа дагуу авахвал муу зам ашиглалтанд орохгүй л байхгүй. Тийм биз? Ингээд тодорхой тавигдах хэрэгтэй нөхцөл байдал. Тэрүүгээрээ нийгэм чи өөрөө хөгжих бас шалтгаан нь бий болж харагддаг юм байна л да. Тийм учраас одоо иргэн бүр өөрсдөө бас энэ танилын систем мессеж одоо ерөнхийдөө өөрийгөө хол байлга гэж хэлэх нь зүйтэй баха. За та нэвтрүүлгийн эхэнд нэг ярьсан асуудал байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн шүүх хурлыг захимаар за тухайлбал фэйсбүүкээр шууд лайв явдаг болсон л доо. Одоо тэгээд иргэд олон нийт ч үзэж байгаа байх, хуульч нар бас өөрсдөө ч үзэж байгаа байх. Шүүх хуралдааны
бүхэлд нь ингэж одоо олон нийтэд цацхыг та хуульч хувьд юу гэж харж байгаа вэ? Зөв үү, буруу юу? За ач холбогдолтой юу, ач холбогдолгүй юу гэдэг талаас нь. Ер нь төгс юм гэж байхгүй. Дэвшилт тэ сайн талууд маш олон байгаа. Мөн сөрөг зүйлүүд бас гарч ирж байна. Гэхдээ ер нь яг зүгээр та анзаарж байгаа болвол тодорхой төрлийн хэрэгүүдийг хаалттай явуулахаар хуульцсан төрийн нөөцтэй холбоотой асуудлууд. За тэгээ хус сүрэнсний хүүхдүүд холбогдсон байх юм бол одоо бас хаалттай явдаг. Хувийн нөөцтэй асуудал бас байна. Гэхдээ албан тушаалын хэрэг бол өөрөө иргэдэд нээлттэй явж байгаа. За үүний үр нөлөө, ашигтай үр нөлөө нь юу вэ гэхээр нийгэмд одоо үндсэндээ албан тушаалын хэргийн талаар ойлголтыг өгч байна. Энэ маш зөв байна. Судлаачдад маш өгч байна, оюутнуудад өгч байна. Одоо өмгөөлөгчнөрч бас ингээд тодорхой хурлын бичлэгүүдийг хараад бас өөрийгөө хөгжүүлэх боломжууд байна. Үйлчлэлийн талаар байна. Эерэг зүйлүүд маш олон байна. Нийгэмд одоо өрчлөн сэрэмжлэх нөхцөл байдал болж сөрөг тал байна. Сөрөг тал нь юу гэхээр тэр хувийн мэдээллүүд явж байна. Нийгмээрээ бид нар тэр хүнийг эрүүгийн хуулиар ялалж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт давхар нийгмээрээ ялалцж байгаа байхгүй юу? Нийгмээрээ ялалж. Тэр хүн ганцаархнаа үзэн ядагдаж яллагдахгүй байна. Түүний гэр бүл үр хүүхдүүд яллагдаж. Өнөөдөр бид нар сая өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой, бүлэгтэй холбоотой асуудлууд яригдж байна. Нэг сургууль дээр гарсан байна шүү дээ. Аав нь албан тушаалын хэрэг дээр гарсан. Чи бол авилгачны хүүхэд те гэж гадуурхсан. Хүүхэд амиа орлох гэсэн нөхцөл байдал гарсан. Ийм нөхцөл байдлууд байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр тэр хувинтай холбоотой асуудлууд дээр нь бас арай энийг бас илүү сайн боловсронгуй болгох нөхцөл байдлууд байх нэ. Эргүү хуулиар чинь гэмтрэг үйлцэн хүн өөрөө л хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Тэгтэл яагаад гэр бүлийн нийгмээр яллагдах ёстой гэж тэр хүнийг үйлдэл үр дагавар буруу зүйл хийсэн байгаа. Үйлдэлтэй тохирсон яа шийтгэл авах гэж шүүх хуралдаанд сууж. Тэгтэл түүний ард гэр нь орж ирдэг юм бэл. Тэгээд тэр хувийн тэр мэдээлэлтэй холбоотой асуудлууд дээр ялангуяа асуудлуудыг бас их анхаармаар юм байна гэж би бодсон. Хоёрдугаар би албан тушаалын хэрэг дээр өмгөөлөл явж байгаад үйлчлүүлэгчийн хөнгөрүүлэх байр суурьтай орсон. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэлтэй холбоотой баримтуудыг шүүх хуралдаанд шинжилэн судалж байгаа. Гэтэл тэн дээр нөх хүүхдүүдтэй холбоотой өвчний байдлуудыг унших шаардлага гардаг. Тэр олон нийтэд явж идэг. Тэнд нөх хүүхдийн эрх хүндэгдэх юм байна. Эргээд тэнд хүүхдэн сурдаг сургууль нэг арга гэрийн нөхцөл байдлыг бас нэг ялс оногдуулахад хувийн байдал нөхцөл байдалд нь л тулгуурлал баримтууд байна л да. Тэгтэл тэнд нөгөө хүүхдүүдийн сургуульд сурж байгаа тий мэдээллүүд нь авагдсан байдаг. Хоронд оршин сууж байгаа мэдээллүүд нь байдаг тий. Ийм нөхцөл байдлууд байт юм билээ. Тэгээд энийг аль болохоор одоо архим шүүгчд одоо энэ ийм баримтууд байна. Энэ агуулгыг бас тусгайлан бас авц тэргээс бас судлуулъя гэд уншихгүйгээр л явж гин л да. Тэг үр дагавар нь цаашаа магадгүй нийгэм үзээ яаж байгаа гэрээ хаяг маяг нь байгаа тий. Тэр хүн дээр давхар янз бүрийн болвол яг хүүхдэд сургуулийн мэдээлэл байна. Олон нийтэд уншичул яг. Тэр хүүхдийн өвчний түүхийг би уншичул яах юм. Эргээд ингээд ийм сөрөг юмнууд бас байгаад байна. Тэгэхээр энэ дээр бас цаашдаа бас илүү боловсронгуй бас болгох нийгмийн хэрэгцээ шаардлага бас байгаа байх гэж бодож байна. Одоо шүүхийн цахим хаягуудаар л явж байна л да. Үзэлтийн тоог нь харахаар бас нэг олон биш юм шиг харагдаад байгаа юм. Тий. Үзэлт бол тийм олон биш юм шиг байгаа. Тий. Гэхдээ яг энэ чинь нөгөө цахим орчин учраас одоо тэрийг үздэг судалдаг хүмүүс байгаа тий. Судлаад гинт нэг өдөр олон нийтэд тухайн гэмтэргийн шүүх хуралдааны мэдээлэл цацсан л да. За энэ хүн ингэж ярьсан гэл тий. Яа тэгвэл тухайн бичлэг 3 хоног байрлаж байгаа байхгүй. Журмаараа 3 хоног. Гэтэл тухайн бичлэгийг шууд цахим хуудаснаас одоо фэйсбүүкээр явахад бид нар тодорхой хафад ашиглаад хулаад авах боломжтой байхгүй. Тий, хадгалаад авах боломжтой байхгүй тий. Тэгэхээр бас эргээд энэ нь бас үр дагаврынхаа хувьд бас анхаармаар зүйлүүд байгаа баг. Нөгөө талдаа бас давуу тал нь байна. Давуу тал зөндөө биш шүү дээ, тийм ээ. Яагаад вэ гэхээр бас олон нийтэд ийм төрлийн гэмтэргээр пөөх энэ хүн ингээл дарга нь гуйсны төлөө гар ивс зураал ингээд ял авчиж байгаа юм. Хүү болохгүй юм биш шүү дээ. Би нэг ийм хууль тогтоомжууд одоо байдгийн биш шүү дээ. Энийг нэр би ингээд зөрчөө яваад байдгийн биш дээ гэдгийг хардаг улсууд бас байгаа баха. Бас эн чинь нөгөө нийгэмд нэг талаасаа нөгөө бас нөгөө сэрэмжлүүлэх те
өгөх нөхцөл байдлынхаа үүргийг бол гүйцэтгэдэг байгаа байхгүй. Бас сайн тал байна бас. Сөрөг талууд нь бол ингээд наривчлаад хэлэхээр саяын тэр зүйл хувинтэй холбоотой, мэдээлэлтэй холбоотой асуудал, агртай холбоотой асуудал эвгүйцсэн юм бэл. Ойлголоо. За манай нэвтрүүлэгт 2 минут үлдсэн байгаа юм байна. Би танд төгсгөл нэг л асуулт асууя гэж бодлоо. За ахуул өгөх гэмт хэрэг дээр за хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ахуул өгөх гэж эрх зүйн зохицуулт байгаа. Энэ тохиолдолд хариуцлага нь одоо яаж хүлээгддэг юм бол та энийг тайлбарлаад өгөөч. За зүйтэй одоо заавалчгүй надад асуудал чинь бас яригдах ёстой асуудлууд яригдана. Асуултуудын нэг нь ялтч юм уу? Ялангуяа хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэдэг чинь өөрөө юу хэлж ийнэ вэ гэхээр хуулийн этгээд өөрөө бие даасан бүр зохицуултаар явж байгаа. За тэгээд хуулийн этгээд гэдэг чинь юу вэ гэхээр хуулийн этгээдийн одоо гүйцэтгэх захирал юм уу тухайн компани үйл ажиллагаа явуулж байгаахийн нэрийн өмнөөс тухайн компани үйл ажиллагааг хэвээ үргэлжлүүлэх юм уу эсвэл тодорхой үйлдэл хийлгэхийн тулд юм уу авчид өгчөж байгаа мөнгө шүү дээ тийм ээ. Одоо чинь замын компани байлаа гэхэд тэрийг замын компани барьж байгаа юу хувь хүн барьж байгаа юу гэдэг нэг ойлголт. Компани нэрийн өмнөөс зам барих тусгай ерөнхийдөө чинь гарцсан байж байгаа шүү дээ. Тэгтэл тэр компани үйл ажиллагаа явуулахын тулд одоо тэр ялбаа хаагчид хахуул өгч юм бол одоо ирэх хасагдах. За тэгээ торгуулийн ял байж байгаа. Тэгэхээр нөгөө үр дагавартай нөгөө үйл ажиллагаа явуулах ирэх хасагдана гэдэг чинь одоо бас л маш том үр дагавартай ял шүү дээ. Одоо нөгөө өөрийн тодорхой хуулийн этгээд бол ашийн төлөө босуу гэдгээсээ хамаараа тийм үү 3 жил хүртэл хугацаатай юу эрхээ асуулч үйл ажиллагаа явуулчих болохоор нөгөө компани юу бараг дампуурлын хэмжээлөө явна үстэй үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал үр дагавар нь юм байв л та. За ойлголоо. Баярлалаа танд. Үзэгч сонсогчдоо терминал нэгтгэх хөтөлбөр хууль эрх зүйн болон за ээлж дугаар та бүхэнд хүрлээ. За бид өнөөдөр авилгалын гэмт хэргийн талаар түүний эрх зүйн зохицуултын талаар өмгөөлөгч Дашторчтой ярилцлаа. За мэрэгжлийн хуульч өмгөөлөгч та бүхэнд за одоо аливаа ажил төрлийг энэ танилын шугамар хөөцөлдөг энэ соёлоосоо татгалзаарай гэж зөвлөж байна. За мөн төрийн албан хаагч нар өөрсдийнхөө ажил чиг үүргийг тухайлан сайн судлах шаардлагатай шүү гэдгийг зөвлөж байна. За ингээд үзэгч сонсогчдоо эх 7 өнөخت энэ цагта иргэн уулзъя баяртай үзэгчтэй. Баяртай.